мал өндөр сүрлэг уул нуруудаас бүрдсэн асар том газар нутагтай ч 3 сая хүн амтай. Олон жилийн өмнө бүгд л нүүдлэн амьдардаг байсан бол одоо ердөө 4-1 нь л Намайг Бадам ханд гэдэг. Би 15 настай. Би зуныхаа амралтыг гэрийнхэнтэй хөдөө өнгөрүүлдэг. Өглөө болгон би имээдээ үнээс ахтан тусалдаг. Өнөөний наашин туугаа доошгүй. Заа. Юу зөөлхөө тавсан. Тав шумал бол бүгдээрээ байгаа. Ханьяма өвөр тэмээ. Малаа нэг юм зарахыг боддгоо шүү дээ. Улам их үржүүлэх талаар л тэгэх гэж бодож байна. Аав ээжээгаа тий амьдарч байсан орчноо гэл. Ер нь л хамт байх бүх мөчүүд л хамгийн гоё дээ. Дэжгүүлэх гэж бодож байна Улаанбаатарт амьдрах амьдрал маань. Хөдөөгийн цаг агаар эрсдэс учраас бид амьдралдаа тохируулан нутгаа солино нүдэг. Одоо бид элсэн дастархайн ойролцоо цэцлэндаа буугаад байна. За би 2 дүүтэй Үржаан гэдэг 10 настай, Дулам ханд гэдэг 7 настай. Тэгээ зон эднэр чинь гараад ирэхээр бас бүлтэй байгаа юм л дөө. Тэгэл юу яах вэ? Эднэр чи явчихаар бас л бүл тасраад байгаа юм. Тэгэл болоо. Энэ таа болчихсон мэдэхгүй. Сургууль дээр хэн ватсан сонирхолтой номонд лектортай хүүхдүүдтэй. Манай энэ мал жоохон сонирхолтой бай. Энэ мал сонирхолтой бол манай толмоо. Тэр өнөх мал хөө юу тэр. Өө яг мартын болно гэж хэлж чадахгүй нэ. Миний үг мартын. Аян тэгээ өөрснөө мэднэ. Номоо энэ яваад төгсч өрөөд ирэхээр тэгээ зарим нь манай юм сургуулаа хоох юм дээ. Манай эрдээ болохоор хүүхэлдэйн канал билээ сонирхолтой. Тийм бага насны хүүхдийн тийм. Канал ихтэй үздэг шүү. Тэгээд өдрийн тэмдэглээд их адал явдалтай тиймэрхүү каналд амар дуртай. Аав ээж болон эмээ өвөө маань малаа маллан хөдөөнөө байдаг. Аав адууга хураадаг учир нь өвөөгийн манаас жаахан явж байгаа. Бусад бүх малчин бүсгүйчүүдтэй л адилхан ээж аавтай гэрэлтээс хойш түүний гэр бүлтэй хамт амьдардаг болсон. Ээж үргэлж хөдөө байдаг болохоор бид амралтаараа ээжтэйгээ хамт байх дуртай. Жилийн бусад үед түүнтэй байнга уулзаад байдаггүй. Сүүлийн одоо 2 жил манай гуравчаа. Зуны 3 сар л би тэд бүрнээр ажиллаа. Тэгэл энэ гуравчаа бие дагаад тэгэл гэртээ тэндэл. Манай гуравч бас бие даацсан, том нь бие даацсан. Болж үхээгээ бодвол хүүхдээ сургах л санаатай л байгаа л да. Тэгээ сураад өөрөө дараа нь алдаар гарах юм яах нь тэгэл өөрсдөө сурсан байна бас юу ч болж байгаа ш. Бид малынхаа буйнаар л амьдардаг. Малын мах, сүү, цагаан эдээгээр хооллож тэд бидний амьдралыг тэтгэж байдаг. Мал
биднийг дулаан гэрт байлгадаг. Гэрийн дулаалга маань хүртэл хоньны носоор хийгдсэн. Миний бас гоцгойч идэхгүй. Нах тэмээ хабас, үхий хабас. Эцэг тэмээ хабас төлөйтэй хамтар. Мал малж байгаа чинь маш их олон төрлийн ашиг юм байна. Тэгээд байр нас чинь нэг юм шиг ашиг юм гэхэд хам авахгүй тэгээд усны юм гээл, тогны юм гээл тэр буцаагаад авчиж байгаа юм чи тий. Мал ал тэгэл буцаад ашиг шимээ буцааж өгнө ш. Нэр нь тусч гэж хэлж байна шүү дээ. Тэгээ бусдаа тусалдаг тийм. Ер нь бол дэлгэл үедээ тусалж байгаа тэгэл ингээл хүмүүс туслаад байгаа болохоор тусч болж байгаа тусрахыг лалж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Таван хошуу малаас өвөөгийн маань хамгийн дуртай нь Тэмээ. Зурагтар болохоор хөдөөнийхэн чинь боловсролгүй үжих шиг тийм хамгийн наазах нь тийм бол биш. Тэг хүн болгон боловсрол эзэмсэн байгаа. Бас тэгэл хүмүүс чинь хөдөөнийх ч гэсэн тэгэл утсаар янз бүр юм орол мессежлэл яриад байгаа юм чинь их юм. Ялангуяа сурахыг илүү их үздэг тийм тодорхой мэрэгжилтэй тийм байж байвал илүү гоё байх гэж бодсон. Ахлах сургуулаа төгсөөд суралц цаашдаа суралцах тийм сонирхолтой байгаа. Оюутан болно их сургууль сурна. Зуны амралт дуусч бид сургууль руугаа буцаж байна. Багш нь уншаад ингэ сайн сонсон шүү. Хулан дэлгүүрээс 14 улаан, 16 шар бөмбөлөг ав. Монголд 6 настай хүүхдүүд заавал сургуульд явах ёстой. Хөдөө нутагт аав ээж нь малаад үлдэхэд бид нар шиг хүүхдүүд тэднээсээ хол сурахаар явдаг. За монголчууд тийм бид нэгдсэн тийм хэмжүүр гаргах үе мөчөө ингэж хэмждэг байсан байна шүү дээ тийм ээ. За барим. За дилэн. Жил эхлэхээр гэрээсээ зайтай аршаан цуманд очиж амьдардаг. Энтхийн малчтын хүүхдүүд бүгд л тэнд сурдаг. Зарим нь сургуулийн дотуур байранд, зарим нь гэрт, зарим нь бидний шиг өөрсдийн байшинд амьдардаг. Аав маань энэ байшинг барьсан. Би нодлонгоос л ер нь өвлөн гэртээ дэлгэрүүлдэг гэсэн. Өмнө нь бол байнга л хийж байдаг гэсэн. Хиндэ бол тэгэл гэртээ бол ганцран зарах билээ гэсэн. Эхлээд дээж байхад л тийм хүн байд юм. Тэтэл сүлд ав тасчдсан байлээ тэгэл. Элен цэмээ маань бид нартай нэг хашаанд гэрт амьдардаг. Эмээ, таныг нэг урд нь үзчихсэн кино юу гэнэ? Үзээгүй. Нөр шиг л давцаагаад байна. Эмээ, та хэдэн настай анх зурагт үзчихсэн бэ? Би юу? 50 хүрчиж үзэж байгаа хот. Тэсийн зурагтай хош юу л үздэг байсан. Зурагт ч одоо л яг энэ цагаач. Одоо л хөгжөөд гоё болж. Гоё тэмээ байна уу гинэ? Гоё тэмээ байна.
Өнөөдөр цагаан сар. Бүх найз нөхөд хамаатан сатантайгаа уулзах болохоор их ачаалттай өдөр болно доо. Аав ээж маань шинэлэг гээд ирчихсэн. Хоёр дээр байгаа буцаа боловсчихсан. Тулмар ягаа. Би өмслөө. Чи үнэ. Нэг уутанд л байгаа хоёулаа заа юу. За хараад ирээ. Амар нуу Орднаас тавдан жаргалтай хэрдэм намтуг байгаа за. Амар нуу. За. Цагаан сараар бид настан буурлуудаа очиж золгодог. Манай элен цэмээ энэ хавьда хамгийн өндөр настай нь болохоор олон хүн золгохоор ирнэ. За. Амар нуу. За. Дараа нь бид хийдэд очиж хурд эргүүлнэ. Хань үгүй чарч маава. Яаяа. Өвөө эмээ хоёр маань суманд ирэхгүй учраас бид очиж золгоно. Манай өвөө насаараа хөдөө амьдэрсэн. Заримдаа агаарын хэм хасах 50 хүрсэн ч өвөө маань үүнээс айдаггүй. Өвөө маань малаа зуданд алдах үе гэдгээс л их айдаг. Сарсайтайган лүү. За Монголын яхад тийм Монголын цагаан сар гэдэг чинь одоо хамгийн одоо малчин цагаан сарыг л тэмдэглэдэг жилдээ нэг ганц болдог цагаан сар. Тэрнийхээ буутыг санаад тэгээд хоорондоо дайлал ингээд тийм л уламжлалтай юм дээр өвгөлтэй тийм тэр Чингис хааны үеийн уламжлал юм байна. Би зарим мэдчихгүй. Тэрэл дээр бас дарахгүй байна. Энэ жилийн цагаан сараар их хүйтэн биш байгаа учраас бид байгаль цайхан байж болохоор болсон. Бэч. Жижиг иддэг болсон. Бэч би цаа чадвараа өгөхгүй дээ. Бэч гацтэй чи. Чи чад яаж халзуурч яана ганц тэнгэр ороход. Огч хөхтэй. Цагаан сараар бид хуучин оноо үдэж шинэ оноо өгтдөг. Тиймээс ирээдүйн талаар бодох туртай. Дэлгэртэнцэг илүү сайхан илүү цэвэр агаартай улам тэгээд шинэ техник бүтээлүүд гарч хүний бүтээсэн төлөвд нь улам илүү хөгжиж усыг цэвэршүүлэх хүний хэрэгцээнд хангах тийм түвшинд хүрээд улам л хөгжингөл болох гэж бодож байгаа. Ер нь л өөдрөөр л бодно тий. 2 жилийн дараа 12-оо төгсөөл тэр зундаа хавартаа өгдөг шалгалтаа. Тэгээд
Ер нь бол дараа жилээс сайн бэлдэж, тууштай бэлдэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Эмчил болно гэж ер нь бодож байгаа. Бүтэн 1 жил өнгөрч би 11-р ангид орлоо. How are you? I'm fantastic, please. What is the next day? This is the 1st of December. Please introduce yourself, Padma. My name is Padma. I'm 16 years old. I live in Ashan. Энд болохын тулд монгол хэл, англи хэл болон хамгийн чухал нь химийн биологи судлах шаардлагатай. Миний дуртай хичээл болохоор их сайхан байна. Манайх усаа худгаас авдаг. Зүгээр л би нэг юм тэр бид бичлэгнүүд л дооноод л татдаг. Энэ нэг бүжиг урлагийн үсгт бэлтгэжсэн. Мөрөг. Одоо гараа. Хамтдаа хөдөлгөөн гарчин буугаад таа. Сургуулийн урлагийн үслэг бол маш чухал зүйл. Бид их хичээж бэлдсэн. Ээж маань ирж үзэхээр болсон. Ээж чинь сайхан байсан юм чи.
Би залуу хаж яхад морин унаад л хонио хариулаад хурмлаа хариулаад тэгэл явж ийлээ. Хоньмолаа шаргаад Тантас мөр виши чмөр хүр тэрэг үхрээр аргалтгүй. Сүү цагаан тэгээд ажил их ундардаг байсан даа гэрээ. Тэгэлгүй яах вэ? Хаямдгийн байхад ч юм уу ганцхан хөөхд гарсан байсан. Тэгэлч нь малта явцээ эцгүй байсан. Хониослох гэдэг хаягаа шуучаад уушчаад тэгээд нэг дээл дэрэгдэн тавьчихад явчихлаа. Тэгээд ирэхэд тэн дээр ингээд тонгойлгоод унтаж зурсан. Уяатай хөөхд амар байдаг ш. Тэгээд зөнгөд орчихол явж ийшин. Одоо бол тэхгүй илгүүднэ. Одоо тэр үеийг бодвол өөр болтой. Өөр шал өөр. Тэгээд л ирэхэд улаас ч сайдэр хагас үтэн сайдэр чи нэг л унтдаг ёстой. Яаж унтдгийг тэл гэж бод. Сүүчилгээр босоод би тагчаад байдаг байсан. Үчигээ намайг хөтөн шөнөд өгдөө. B context один пеш один цэцэг тэнхэн явж хавар ирлээ. Малчтын хүүд хамгийн хүнд үе бол хавар. Бид өвлжөнөөс хаваржалгаа нүдэг. Шин төл гарахаас өмнө бүх зүйл бэлэн болсон байх ёстой. Манай сүүдэндээ сангараад хоёрд санаж байна. Итүү яхаа яасан мэд жогон миний юу вэ? Если хөлмөстэй хөшөөсөн юм дээрээ. Марин дээр пос хайр хэмээх гэдэг үгтэй. Марин дээр хөшөөсөн. Би өнкөө 45 хэлтэй. Энэ үл үсэхүүс. Энэ үсэ. Тотахан. Тэгтээ засагтай юм байна. Тэгтээ яг засны зэрэг өс гарна гэдэг. Хаврын амралт мал төлөх үеэр болдог. Би мал төлөлтийн ажилд оролцдог. Хойлох юм уу? Нэг нь хань. Би даваач дээг фотос. Хатчих. Тохойн дээрээ бодогтой лээ. Бишээ. Амар том юм биш үү? Сайн. Энэ. Энэ ихэр энэ хөхөндөө чадахгүйгээд. Ямаач дагахгүй шүү дээ. Хонч юм бол хорогтой дагаа юм. Ямаач юм бол яагаад тэгээд тотахан бол хүүтэнд дагахгүй хөдөлж хүнээс ихлэлийн сүдэрэг дараа явчих шүү дээ. Тэрүүд гас ихлээ. Одоо дөрөв сарын 15-нд дуусна. Ямааны ноос бидэнд их зүйл өгдөг. Дэлхийн хамгийн сайхан ноолорон хувцсыг түгээр л хийдэг. За ямаа самнахад хоёр самаар саманд тэгээд
Жижиг самаар нь болохоор нөгөө том самаараас самнсан. Нөгөө самнаад тэр том самнд нь авахдахгүй байгааг нь харин жижиг самаараа самнадаг байгаа. Тэгвчтэй 77 онд л хэлний хоёр. Тэгээд энэтэй нийсэн. Энд сургуулиас гарсан байх тэгээд энэ жоохон годгоо жоохоо аваад. Тэр чинь тэгж хэл болдгоо байхгүй тэр гараад ирдэг юм. Яадгүй. Илүү хөвгтэй тэрийг хэлээл боллоо юм байна. Найман юу тэгтэй юм даа. Тэгээ сургуулийн төгсөлтэй яах юм бэ? Би юу нас гүт мэдхгүй тэгээд. Малчин айлын огт нь хөвгүүдээсээ олон сургууль сурдаг. Хөвгүүд хөдөөнөө малаад үлдэж болох ч харин огтын ихэнх нь сурахаар явдаг. Би одоо 12 дугаар анги. Хичээлийн жилийн төгсгөлд их сургуульд орох шалгалтаа өгнө. Ирэх одоо хавар болох удахгүй боллоо шүү дээ. Ийм учраас эсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай бэлдэж одоо өссөн сургуулаа бүгд авцгаах. Яг хаварчаад тэгэл удахгүй ер нь багч удахгүй ажиллалаа хавар эдгээр сарилт толгоомж тэгэл сайн гэж болохыг хүмүүсийг эмчлэхийг мөрөдөл. Одоо хүн л юм ч одоо тэгэл хот цорын газрыг баргаадахыг ихсэн. Тэгтээ гэхэлээ хаанаас ажлын гаргах толгойд мэдхгүй байна. Тэгэл цаашдаа бол тэгээд ер нь л бол хот тиймэрхүү том газруудаар л ажиллахыг хүмбэрлэлээс л өгч мөрөддөг зүйл адилхан л тийм. Facebook дээр чинь тэгэл энэ мейкап ч нэг Mongolia makeup girls гэдэг тийм групп байдаг. Тэрэнд нэгдэл чамч айгүй юу гэдэг тэгэл нүүр бодлын талаар ч юм тийм. Тэгэл ер нь Монгол тэгэл одоо ер нь гол цахны халаачд нь бараг л дэлгэрч байгаа юм уу тийм. Би бол ганцхан нүдэндээ л хэлсэн би юм да нэг гар хэмээг боддог гэсэн чинь би тэгээд энэ нүдэн яслахын тулд аав ээжсээ зөвшөөрөл яриач өгч та манай аав гэж жоохон дургуут тэгээд чи хэнд сайхан сэтгэлтэн болж байгаа юм шиг. Күндээ сайхан зүгээс хадгалж болгоны дагуу шалгалтаа өгнө бид нар болгоны бүх сондын хүмүүс очиод тэндээ тэгээд тэнд дундаас одоо ингээл ихэнх өндөр оноо авсан тэрэл сургууль авч тэрэн дээр санаа зон бүхэл сондын тэгэл бараг 100-аад ч юм тийм маш олон хүмүүс төрөлтөг болохоор ч тэгээд тэндээс тэгэл мэрэгчлээ. Сар өнгөрсөн байна. Шалгалт дараагийн 7 хоногт болно.
Би булган авахаас өмнө эмээ өвөөтэйгөө уулзмаар байна. 여기도 요한. Одоо явж байгаа юм. Одоо ингээд ангийнхантайгаа хойшоо болох явах. 제일. 해산이 주시. 6-7 хоног нь байх нь. 6-7 хоног гэсэн. 예. Танаас ч цуураа нэг 가을에 회사요. Тэгээ. нүгээр нь л орч. Тэгээд бэж явуулсан. 대화인데 하. 이제 Байранд чинь. 하던데. Өөртөө 내려. 어디서 막대고. 알아보나 벌써 알고 흔들고 있는 거. 어디서 나와요. Наахан сурлахсаа тийж Бодлоо. тавьчих нь үү. 내가 어디시. Манай хүүгээ хангалтын төгсөлтэй. Өвөлтэй өмсөж байгаагаар. 나. явлаа. Шалгахтаа онцгой төлөвлөлт. За. Булган энд 990 км зайтай. Тим хол биш ч гэсэн зам дагуу болохоор 6 цаг давхиж очино. Бомон мөрөлөө багтагаад гарлаа да. Буцааж би цагийн айсаа. Ростэй хамосон ангасаа гарлаа да. Цэцэг жойсон боцаамавэда. Цагаах хормогчоо тайлаад ирхидээ. Алах хорвогийн айни. Ярад бахема. Ээшин шалгалчин тэгэл өгөөсөл жохол сургуулаа авна. Ирээдүгөө шийднэ. Хамгийн чухал. Ангаах талаар байх та тий. Одоо ээштэй тэгээд хөсөн сургуультай тэнцэх юм бол маш сайхан лээ. Намайг долоогдох маа. Зуны амралт эхэлж дүү бид гурав хөдөө ирсэн байна. Гэхдээ энэ зам бусдаас өөр. Энэ бүгд таны лачим шүү дээ. Яалаа гэж дээ. Би шалгалтынхаа дүнг авсан ч миний хүсэж байсан үр дүн биш байсан. Бэлэн болсон гэж бодож байна шүү. Уул нэмэлэн удаалд автсан.
Тэрээс нь чи юу гэдэг юм. Манай болгонд болохоор хуваар улаан баг. Тэгээд Улаанбаатар шиг тийж аюу олон шүү. Манай бол гайгүй тэдэн ч хуваар нь баг. Байж. Хөт нэндээ саншил өнгөрөштэй. Манайхаас холгүй байдаг элсэн тасархай дээр ирсэн ч надад нэг их хөвгөлдөөд байхаар санагдахгүй байна. Яава. За би шалгалт өгөхөд 130 гаруй өгт өгснөөс миний сонгосон их хэмжээ хуваар 8 ирсэн байгаа манай орон нутагт. Тэгээд тэнд нь би тэнцэж чадаагүй улмаас би совилогчийн мэргэжил аваад буцаад очсон. Манай гэр бүлийнхэн намайг Улаанбаатар цовлогч болохоор сурах гэж байгаад их баяртай байгаа ч би тийм ч их баяртай биш байна. Гоод тэгэл хүүхдээс санахал байх та тийм ямар тэгж их хоол удаан хугацаагаар байсан биш. Одоо бол тэгэл нэг амарч мамар хараад ирэх бас бидний сайх юм байна дөө. Утсан зурган дээр гараад яриад байгаа чинь тэгээ сайх. Одоо ч бас юм хөгцсөн болохоор тэгэл интернетээр л тэгэл холбогдох байх та. Утас гэдэг сайх юм байна. Дээр үт чи оюутан гэд явахгүй. Бараг 4 төгсөөж юм уу 7 төгсөөл тэгэл малдар гард биш тий. Мал дээр гараад тэгэл нэг 4-5 жилийн дараа айлын бэр болоод тэгээ явцдаг байсан юм байна тийм ээ. Айлын галтайгаа барайл. Яна, юу хийж байна? 비슷한 юм 있어요. 유리 싸졌다 죽으시네. Ой, ханиараа. Одоо итерх. 아니, 비슷한 뭐가 둘이 뭐지나 하다. Хаашаа янзын хэлбэртэй юм шиг тарил биш. Нэг нь хийж өгсөн дэг заамсч. За ингээд ээж автаа үзүүлдэг. Манай батмаш тамаргаш явах нь. Нүдэр хөөмөр. Потом маргаш явах уу. Энэ талаар би их бодсон. Совилогч болмааргүй байна. Би маргааш Улаанбаатар орно. Ямар нэгэн шийдэл олох хэрэгтэй. Тэрнтэйгээ ганцаараа байвал мэдээд болгоомжтой. Тэр доотлын тэр юм чи олон давхрынхан чи нэг хаалгаар л орж явах юм чи. Шинэ нэрэлсэн нэг охин байна гэдээ амтахгүй л байгаа шүү дээ нэрээ. Улаанбаатарт очиод би хаалга байнга төгжиж байх хэрэгтэй. Хөдөө бол гэрийн хаалга байнга нээлттэй байдаг.
Хотод бүх зүйл өөр. Эмч болж бусдад туслахыг үргэлж мөрөөддөг. Би аав ээж гэр бүлийнхнийгээ асарахыг хүсдэг. Өдөөгийн амьдрал их хэцүү, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах хүндрэлтэй байдаг. Улаанбаатарт ирлээ. Би агаарын бохирдолд дасах хэрэгтэй болно. Улаанбаатар бол дэлхийн хамгийн их бохирдолтой хот. Манай улсын хүн амын тэн хагас нь болох 1.5 сая хүний дунд амьдрах болно. Жил ирэх бүр тоон нэмэгцээр байгаа учир нь малчин байсан хүмүүс хотод ирж суурьсан. Улаанбаатарт хэд хэдэн ангаах ухааны их сургууль байдаг. Тэд нар улсын сургуулиас бага төлбөртэй. Бүтэх үгийг нь мэдэхгүй байгаа ч оролдож үзнэ. Би 2 их сургуульд орох хүсэлт гаргасан. Хариуг нь хүлээсээр лээ. Хүний биеийн ясны тогтолцоо, үе холбоо, хүчингийн тогтолцоо, амьсгал, хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн тогтолцоо ингээд тус үзэн. Яанаачс гэр мэр ласан. Тэн дээр одоо энэ дээр ингээд харахтан дээр танаа энэ ногооноор байж байгаа нь тухны ярьсан тийм ээ. Ос фронтал. За энэ шараар байж байгаа ос паритал. Би ач ангаах ухааны их сургуульд элсэж орсон. Боллоо. Яа, гэсэн юм. Хүй. Манай гэрийнхэн энэ байрыг дүү бид гуравт хотод сурахтан зориулан худалдаж авсан. Энэ их үнэтэй байсан ч аав ээж минь зээл авсан. Харин өвөө манд хайртай тэмээнүүдэд зарсан ч бидний төлөө огтхон ч эргэлзээгүй. Зүгээрээ. Тэгэл угаасаа одоо тэл би ангал байх л шүү дээ. Ямар сурахгүй явах вэ гэсэн. Ого 6 жил шууд ерөнхийгээр яваад ахаад яг 6 жил төгсвөл нэг өрхийн хэлбэр хэлсэн. Дараа нь ахаа 3 жил дээш нарийн мэрэгчлэр сурвал 9 жил 10 жил сурдаг гэсэн.
За намууд нэг нэг өшөө. За намууд дээр юу өгүүлж тийм үү? Ээж 3 юм уу 2 дугаарыг хүртэл хамт байгаад тэгээд хөдөө гарсан. Сэн дандаа ээж дамжтгаас болоход бадмаа гэдэг юм байна. Хэцүү шүү дээ. Тэгэл хаяа санаа тэгэл Тэгэл аниг хаач аниг өөр байгаа гэдэг нь бараг гэр хамаг алт тийш гэсэн. Тэгэл өөрөөсөө арга хамаг юм хийгээл бараг хамацааг өгсөн юм чинь. Тэгэл уцаар тоглох цаг гарахгүй шүү дээ. Я тэгэл дандаа бодно юм гэдгээс л гадна юм бэл. Би энд ирээд 2 сар болж байна. Манай Монголын агарын хүртэл тэгэл дээд зэгтэл хүртэл байгаа л та. За тэгэл ер нь бол Улаанбаатарын төвжээн л онц хүдээ. Тэгэл өглөө мөглөж ер нь тэгэл хичээлтэй байхдаа гардаг цагтаа гарахгүй л жоохон ороод тархал юм л хичээлсэн хоцорно. Автобус сүлдээс сурцсан шүү дээ. Өчигдөр за сүүлчийн тухай яг уу ярьжлаа. За. Алины хүчээр, дасны хүчээр 10 жилийн 40% дуртай гэсэн. Өө нэгсэж одоо оюутан болно гэж чинь. Нөө үнэндээ мэдчих чинь нэг л идэхгүй. Хоёр нь дуусч байгаа чинь нэг байна. За нэг хичнээн зэвдээ. Манай ангийн хүүхдийн ихэнх нь эмэгтэй. Ер нь анагаахын сургуулийн оюутнуудын 80-аас илүү хувь нь охид байдаг. 10 жилээ төгсөөд оюутан болоо шинэ ангийнхтай болсондоо баяртай байна. Олон газрын хүүхдтэй шинэ найзтай болж байгаа. Сайхан байна. Ер нь бол зарим нь хөдөө орон нутгийн хотоос ирсэн хүүхдүүд гэсэн бас байгаа. Одоо бол татсан анхныхоо бодвол одоо бараг хичээлээ бараг 2 сар болох чинь. Илүү сайн танилцаад татсан. Хил бол нэг байсан тийм болсон. Жишээлбэл бол манай ээж бас юмчтэй. Тэгээд заримдаа ээжийн ажил дээр очиод ингээд ээж ингээд хүмүүсийг онцлогоо идэрч бичдэг шүү дээ. Их харсан чи юу гоё юм шиг санагдаад за хүний амийг аварч байгаа юм. Тэгээд ерөнхийдөө энэ зэрэг явчихсан шүү дээ. Би ч гэсэн ирсэн байсан. Би ч гэсэн багасаа тэгэл бас ер нь бол энэ ч болоо бодоо явдаг гэсэн. Тэгээд ер нь бодоод чи багтаа амир тэгээд шифризээ бөөрчтэй тоглодог гэсэн. Би ч гэсэн тэгдэж шүү дээ. Тэгэл ер нь юм чална гэж сараагаал тэгэл ороод ирсэн. Хамаар тойрох ирдэж байгаа. Тэгээд та нар бас тэр юмч болгоога хажуугаар өөр нэг юм боддог гэсэн гоё дуу ч юм уу ч бүжигч юм уу. Октоодд болгоод нэг тийм юм байдаг. Жижигчэн дуу урлагийн авьяас болгоод нэг тийм боддог. Өөр сургуульд орсон бол нэрээ ингээд амархан байж асал. Арай өөр сургууль арай амархан санагдангууд манай сургууль бүр ингээд тэгэл угаасаа яаж үзээ ижлэг аймаг гүнзгий өрсөлдөгч бол гэж тэгсэн нөр Бадруу өвшний та миний найз биш аа. Тэг нэг буруу автоцуулгаа юу.
Сайн байцгаана уу? Эрхэм гүндэт эрдүүтэн багш нараа, оюутан залуусаа та бүхэн нэг өдрийн төмөн амар амгалан айлтгая. Одоо оюутан болоод мэрэгжлийн сонгоо ороод ирсэн. Тэгээ өөрийнхөө мэрэгжлийнхэн төлөө сурж байгаа гэхэд бол маш сайхан санагдсан. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээ суралцж байна. Тэгэхээр маш их сайхан санагдсан. Хичээлээ хийж явах төртөл. Оюутан би хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх ариун үст оюун ухаан эрдэмт шамдангуй номд хичээнгүй суралцаж тангаралай. Регистрийн дугаар нь 73 тэг 6 26 10 гэсэн регистрийн дугаартай байна. За энэ ч гэсэн дуудаж байна. Өвөл ирлээ. Маш хүйтэн байна. Аав ээж маань хөдөө малаа харж үлдээд өвөө эмээ маань төв дээр өвөлжиж байгаа. Тэгээ яг одоо нөгөө хүүхдүүдэн хичээл яваад ирэхэд галын төлчих юм, хоолундын бэлтчих юм инээдтэй. Мал хөгөө өгүүлэхгүй яах тийм чинь. Гадаа ингээд энэ гашааны чи хаалга онгорхоо болохоор энэ төвийнхний нэг хэдэн нэмнэттэй өхөр ороод ирж байгаа юм. Бас аштайхал юм шиг харагдчих байгаа шүү дээ. Аюул байгаа шүү. Өвөлөстэй би тэгээд одоо гараа хийчихсэн. Хүүдээр чи нэмэрүүд ирсэн дүүргүй. Малтаа явна. Турангамар чамадан дөрөндөө хамар дээрээ сууж ирсэн юм. Төвдөр чи гарах гэдэг байхгүй. Сайн гарууд ярдсан чоо тэгээд усан чоо яваа. Имээ биднээс нөгөө нэг дараачл дахиад байж чадахгүй гэдээс хотоо сургам гэсэн аахгүй юу? Тэгсэн чинь үлжээгээ би л явахгүй шүү. Би энэ л үлдэнэ гэсэн. Өчигдөр орондоо амж байгаа тэгэл бадванаас юм асууж масуултал би тэг л хийсэн шүү. Гэр бүлэрээ байх юм л хамж байгаа шүү. Бадмага байсан бол. Яа чи үгүй. Хараа нүсний шүү. Зааш өргөн дагуу хажуу гарлаа. За урт дагууга энэс арай урт аваад ерөнхийдөө барилгын маань доотлын хэсгэнгээ гаргацчих. За тэгээд эндээс энийг гаргачихсан. За ийш явахгаа бол энэ өндөр дээр хийсээ цэгрүүг авдаг. За тэгээд энэ орооч ингэ гаргачихсан. Харсан бол үсээ. Тэгэл одоо дулаар харал тэгэл хөдөө мал руу гарна та. Мал төлөх үеэр л очив. Тэгэл тэд нарын нэг нь хизээд л үлдэж ийн дээрээс одоо уламжлагдаж ирсэн маань тий одоо малж ийсэн тэр малыг тэр эзэнгүй хайна гэж байхгүй шүү.
Laurens Fischborn. Боллоо гэдэг чинь аа бахан басдаг. Тойна. Тэр хөдөөний маань үтэл юу амралтай байхгүй шүү дээ. Тэгвэл бид нар байнга л болтойгоо хон ямаач 600 өхөр нэг 800-аад л гамал байна шүү дээ. Хүмүүс сайн бол тэгэл сайлаа аваад нотлон ч жоохон төлмөө байсан. Сайл гэдэг юм байхгүй их сайхан байсан. Юурл тэд нар ч одоо суур газар ирэх амт олдохгүй шүү дээ. Одоо цаасаар болоход баг юу яаж амралт болонгууд дуусмал ирж байна. Өөр ирэх амт алга. Сая ч бадмаа ирж нэг л хонсон юм. Тэгээд одоо тэгээд бид төр залуу хүн байна. Тэг яг нэг ажиллаа хийгээд байгаа болохоор тэгээд боллоо л вэ. Өстөө мэдхгүй тэр өстөө хүүхэд хоёр баг нь том болоод ирэхээр л өстөө мэддэг. Хин хаана байх нь тийм. Бас тэг бадмаа гооч одоо юу яа болж бол гадагшаа гар сурмаар юм тийм шүү дээ. Тэг яах юм бэ? Орчин үед даад тэгэл одоо эсвэл гадаад яах шиг эсвэл тэгэл одоо пермэр тиймэрхүү болсон байх юм эсвэл тийм л. Чи дүүд наашир хоёулаа нэг 20 үл баригдах нэг үү? Яваад өгсөн үү ямаа? Энд л байна л дээр. Энэ гадаа байна одоо хоцоод юухгүй. Андага явчих. Арай дасша. Энэ үл сайн цагаан сараас өмнө дүүлдэг шүү дээ. Дуусав галзуу. Дуусмаас үргэлж ихэвд. Ани одоо хурд нөхөртэй болооч. Оюут базууч нөхөр хаадрыг. Хүүхэд гаргаж өгөөч. Надад хүү гаргаж өгөөч. Аав ээж бид гурд хүүхэд гаргаад өгч гэдэг. Бадмаа уурлаа. Битээ солиороо дараач хүүхсэж нэг доор курс авч юу нөхөр мөхөр гэв. Боо идэв зүгээр. Тэжээг бас намайг оруулах гэдэг байгаа. Дуулам л нэг галзуу юм яриа штэ манайхаас л өөр тэгж тийм санаад бохор юм ярихгүй шүү дээ. За би энэ дээрээ ер нь л өмнөх амархаас өмнө ер нь л би ч өглөө 7 гэж хараад ороод бараг 4 5 гэж гэртээ орчдөг. Тэгэл ядарсан байвал унтчихна л та. Тэгэл ороо 8 9 алт цэрэл тэгэл гिचлээж ал тэгэл завтал тийм хөөл нэг юм өнгөс тэгэл явуулдаг. Гадаа хасах хорин хэм байна. Биеийн тамирын хичээл дотор зааланд хичээлэх болсон сайн хэрэг.
Энэ сургуульд сэтгэл хангалуун байна. Сайхан байна. Тэрээ одоо нэг ихлэлцэн чи юунд нь тэгээ буцах. Окей, тэр яг зүйлсийн хайна худлаарай. Энэ ирсэн гаан хийх тэр гардаа хайр. Юу гэж тавгаа дээр. Оо, автобус суугаараа дээрээс яаж байгаа. Нэг заавал нь тоглоцсон юм. Ингээд залгахад хоёрын зураг. Онлайн майнтэй тоосон гэж бодолцсон юм. Окей, би зөв бодол тайс. Тэрнээс надад хүмүүсийг хараа дөнгөж одоо ийм л талан л урагч одоо хөөч нь ингэ цагаан болчихсон. За хотын амьдрал одоохондоо дажиж мэднэ үү? Нэг хүндрэлцэл ирсэн байхгүй юу? Өдөр хөлчлөг их байгаа. Тийм учраас гоё сайхан байна да. Хавар болоход өвөө эмээ маань хөдөө нутаг руугаа буцах болно. Хавар манайх хаваржаанда буун. Энэ үеэр хөдөө маш их ажилтай байдаг болохоор тэнд байхгүй байгаатаа баяртай байна. Ер нь бол нэг ихтэй таарлцдаг хавтнаас тэгсэн чинь ер нь бол хүн ер нь бол том өрөөд хэрэгтэй гэж ер нь бол надад хэлсэн. Тэгээд ер нь бол тэгээ хүн чи одоо нэгэн тал сураад яж байгаа өөрийн гэсэн хувийн имлэгтэй болох ч юм уу тэг нэг жоохон том өрөөд. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд үргэлж түүндээ итгэх хэрэгтэй. Миний ирээдүй хүн ам олноор суурьсан газар хэдий ч нутаг орондоо тус болно гэж бодож байна.